Эгээл жирийн хүнээс хэтийцсэн ухаан чадвартай эгээл жирийн хүнээс давсан авга гавьяатай хүнийг агуу их хүн гэнэ. Агуу их хүн мөнч хүн. Хүн дэвэр хүмүүнч чанар бий. Хүмүүнч чанарт ер нь буурай тал байдаг. Агуу хүнд гатаа зүтэй сэжиг ажиг байдаг. Агуу хүн омөрхөг бардам харгас хэрцгээ байдаг. Агуу их хүн бол мөнч мэрэгэн ухаантан тийм болохоор сая агуу үйлсийг бүтээж чадсан юм. $17 анги. 본실은 개인 후무색 된후 Энэ бол бас 8 аймгийн хашир жанжин хөгсөө сабраг байна. Эд ордны торгон тэргүүд боллоо. Харин энэ таян хаан. Хачийн. Сомо. Амин газрын оноогүй юм шүү дээ. 네 제외래 목숨 흰 섬도 없어요. Хөгсөн туссан сум амин газраас хол шүү дээ. Тогтсон бүр хөшчихсэн байгааг харахгүй байна. Үүгэлзэг нь хаагарч гэж л дээ хөө. Татаа тонгоо байна. Энэ юу? Энэ бол бас 8 аймгийн бичгийн хэрэгтэн сайд хүн. Хэд хэдэн улсын хэл хүчиг мэддэг. Хаан өчигдөр хүн тайд жамуу жаха хамбу учир алтан тогтоо сэнгүм нарын хүрийг олсонгүй. 제일 도치대 나야 나를 저리가 аваад араас нь нэгж хөө гэж Мэдлээ. байж Хаан өөр юу айлтгсан бол? ямуу хотод таарлах юм бол амьд үлдээ чих гэж захирдун. Хаан. Эрото явах замгүй болсон мөнх тэнгэр гэскэнийс. Хаан. 하다던가 제 나샹일 소가지. Би язгшүүлээ. Наагш нь таян хааны эрдэнэ сууд байна. 네 소겠음 бол 소огдун. Мэдлээ. Олжвэ. Отоно сэгэдэд хаанар идмisen төв дайхгүй боллоо. Хаан өчөлөг учир тогтоо бих тэрний хүүг бариаг байгаа шүү дээ. Тийм шүү хаан. Одоо тэднийг алдаж яасан ч болохгүй. Тэр та нарт хамаагүй хэрэг. Одоо та нар энэ өвгөн эрдэмтэн багшаас уйгар бичиг сурах хэрэгтэй байна. Багштан хурдан мөрөг. Танаа багшаа.
Таава. Энийг сураад ямар хэрэг байгаа юм бэ? Өгдөг юм шүү. Надад өнгө өгшаа. Хаан Юу болов? Хаян хааны гүрвсүү хатныг олзулсан чинь таны баг хатан болгодыг үсгэж гуйж говшаад байх юм. Хаян хааны хойд их гэхлээр хөвшин жаван байгаа байлгүй дээ. Маш наваад ир. Гүрвсүү хатан аваад ирээрэй. Дорд гүрвсүү би хаан эзний амрыг айлтгаж байна. Арайч хөгшин чавганц болчихоогүй юм байна. Чи тэгээд эрхэмсэг гүрвсүү хатан мөн үү? Дорд би гүрвсүү мөн байна. Манай монголчуудыг муухай үнэртэй гэж доромжилдог гэсэн байхаа. Гэтэл өнөөдөр яахнаар хаан эзэнт нь бөхөлдөж байдаггүй дээ. Хаян хаан бодвол ухаан дорой нэгэн байсан. Сэтгэлийн амиржуулахын тулд би хаан эзэн танаа үйлчлэх нь зүүн хэрэг болсон. Шулуухан хариулж байх шүү. Миний хувьд дахиад нэг багатантай болоход татгалзах юу байх вэ? Харин чиний ариухан хамрыг удирлах болов гэхээс айж байна. Хаан эзэн таны жинхэнэ эр хүний үнрийг харин чамар нь өгүүлдэг болох байдаггүй. Надад сайн харж байгаарай. Мэдлээ. Яваарай. Хаан, ертөнцийн эзний нэрийг бодож намайг битгий удаан хүлээлгээрэй. Санаа зовлтгүй. Би тааламжтай хариу өгөх болно. Бэр усунг барьсан уу? Тогтоогоотой зүг баруун яруу дугцлаг юм. Охин нь яасан? Хаан. Хэний охин тэр үү? Мэдээж дайр усууны охин байж таарна шүү дээ. Аавтайгаа хамт яваа байдгүй те. Тэр хоёрыг алдаж болохгүй шүү. Мая тэдний хойноос явсан. Явцгаая. Өгшөрч дээ. 3 хоног яваад хамаг би шахин үлддэг болсон байна шүү. Ламзуур хичнээн олон хүн өгснийг хараа мэдтэй. Бид баруун яваад амжиж хүрэх аваас дээдийн зол тэр байдаггүй. Бидний харьяат эргэж ийм цөөхөн болохоор баруун яваас бидний хүлээж авах болов да. Баруун яваас хүлээж авахгүй бол тангууд өөрийн хамт улсгээд байна шүү дээ. Айр усан ийм цаахан охинтой болохоор тэдний хувьд том бэлэг болох байдаггүй. Ивгүүр гэж байх шүү. Гадаа унтраагаарай. Монгол зэргүүд одоо үдчихнэ. Юугаар дээ? Монголын тэргүүд харанхуй шинээр уулаар бидэрч явахгүй. Би хайгаад байна. Үгүй. Монголчууд энэ өндөр гэж чадахгүй. би тогтоо ходуу баруун явгийн вангаас айгаад байна. Бид нар яагаад заавал тийшээ зогтох ёстой юм бэ? Очоод Тэмүүжинд буугаад өгчээл дээ. Тэхүү аваа. 20 жилийн өмнө тогтоо хүнтэйг нь Тэмүүжний өртөө үжиг булааж авахд и бас л явуулсан. Тэгвэл та буруугүй юм байна шүү дээ. Тэмүүжин тэгж бодооч юу үеч юу. Нэрэнч тийм дээ. Хайртай хатны булаан гэдэг элэг зүрхийг өмнөхөөс өөрч юу байх вэ? Өөртөө 9 сар мэрэгдэд байснаас болоод зүч төрсөн гэсэн. Тэрнээс олж Сэнгүн Тэмүүжинтэй ураг барилгаас татгалцсан. Тэмүүжин тэрэнд нь их өшөрсөн болно. Тэрнээс болж байдал уламж дурдсан.
Улаан чи унтчихсан уу? Үгүй. Тэмүүжний урдын өшөөг мартгуулахын тулд аав охин хоёр жаахан хохирч мэдэх юм да. Тэгвэл та жаахан ч гэсэн амар тайван байх шүү. Би таны төлөө өгөхөөс ч бодохгүй. Тэгэхгүй л дээ. Харин охин олгондохон байна. Тэмүүжин 40 гарсан ирэх хүн. Аав, та чи юу гэвэ? Чи тэмүүжинтэй суухыг зөвшөөрөх үү? Энэ чинь том сайн хэрэг байна. Жанжил та энэ хэрэг бүтээн өгдөг. Тэр болно. Харин чи ганцаараа явбал ийм самуун цагт тааралцсан зэргүүд чамайг хорлож, охин иш нь оролдож магадгүй тул би таны хүргэж өгнө. Чи манай энэ хүрээнд байж ба. Би ихлээр тогтоог нэхэн барьж яваад дараа нь хоёулаа Чингис хаантай уулзъя. Энэ нэг сайн хэрэг гэж хаа байх вэ? Улаан ноёо жанжинд талархал элэхэл. Ноёо жанжинд талархлаа. Ингэж ясрах хэрэггүй. Хэрвээ хулан хааны баг хатан болчихвол би сайд барлаг нь байх болно. Энэ үеийг даахгүй болно. Сайхан өнөрч шүү. Сайн идэж авнаа. Муу сайн хар өмхий боодууд. Та нар хэний харьяа гэдгээ мартаа юу? Надаас нуугаад ийм сайхан мах удрах санаатай гинэ. Би арай өгчээгүй байна шүү. Муу сан төгнүүд. Төгнүүд. Өдгөнт. Та нар аан гэж бай. Энэ хоньны махыг болохоор нь та нар ам хүрлэггүй. Надад дээж нөгөөрэй. Энэ жамуу хас болоод ихнэр хүүхэд эд малаа хаяад гарсан. Гэтэл өмнөх махнаас болоод ингэж уурж байгаа гэж. Өөрөө залбин охоноос дор болчихсон байж. Бид жадраанаас Хэрээд аймаг руу дараа нь 8 аймаг руу дутаан очсон. Одоо бас хаашаага явах гэж байгаа юм бол доо. Ястай шуурганд дуруудсан хон шиг хандсан зүгргүй явж явах шиг дээ бид нар. Юу вэ? За хэлэх байлаа. Ийм хэцүү байхад юундаа үхэлээ тэнээд байгаа юм دی. Жамуухын өстөн дайсаг хэм билээ? Мэдээж хэрэг тэмүүж шүү дээ. Тэгвэл бүгдээрээ жамуухыг баривчилж аваад тэмүүжинд хүргээд өгье. Тэгвэл хийсэн тэнүүчлэх хэцүү хувь заяанаас аврагдана шүү дээ. Айгуу бол 100-ийн дарга 1000-ийн ноёнч болгож магадгүй. Алив зүг. Үгүй. Та нар чи яах гэж байна? Яаж байгаа чи нү? Та нар алдагтаасаа айхгүй байна уу? Тэмүүжин харин чамайг л түрүүлж алах байлгүй. Намайг тавь гэж байна шүү. Аннаасаа үүдсэн тайлгнууд. Хурдан тавиадах намайг. Нуусан баатууд намайг тавиадах. Монголчуудаа хурдан даашаа ирээрэй. Би жамуухыг барьж хаад байна. Хаанта.
хаан. 아주 다들 버스가. Суда. Хаантан таны хааны ордон гэзэл суугаад 6 хон жин. Та нар яагаад ингэж оройтж ирдэг вэ? Эд нар 3 хоногийн өмнө Аяа жинчний хүрээнд ирээд тэнд 3 хоног цаатчихсан мөлий. 야다그네. 나야. 쟤들이 3 хоног хүрээнд хоноосон хэрэг. Тийм хаант. 야다그네 чи. Чи ямар учиртай холон гэгэртэй байлгсан. Хаант би Энэ наяг баривчил. Авчиваад бэлгүү тэгэл чанга ял толгон байцаад. Хэрвээ өчөөхөн төдий ясуусаа ирсэн байвал тэрэг зах хэрэг нь хураана гэж мэд. Байтара. Хаан. Наягийн юм танд зөвлөшгүй үнж зүтгэлтэй жанжин байна лээ. Та тусыг усаар хариуж яахан болох вэ? Чи яах дараа тэрний төлөө ингэсэн санаа зовдөг юм? Та үзүүштэй хэрэг мөндөхгүй байгаа тул та гарч яахгүй юу? за Чи тэгээд Би тэнгэрээс даяасан. Эцэг ихэс төрсөн ариун биеэр Наяа жанжны гин нүгэлгүй батал сугаа. Наяа. Чи ямар үл бүт хэрэг хийсэн бэ? Чигээ годог. Чи намаа уншиж үсгээ бичихгүй наашаа ямар хэрэгээр ирсэн бэлээ? Би хичээл номоо уншиж давтчихсан болохоор тэр хэрхэн шүүдгийг үзэх гэсэн юм аа. Хараад байх юу байсан бэ? За яах. Чи хажууд өмөлгүй харж байгаарай. За. Наяа. Чи хаан эзэнт халдаа ямар хэрэг өдөөснө үнэн мөнөөр нөчвөл би чиний арьс махыг зовохгүй. би тогтоог хүүтэн барьж ирч чадаагүйгээс өөр хин нүгэл үлдээ вэ. Чи бас бие өмөрөх санаатай гинэ. Зовлогоо зулгаалах чинь дутаад байгаа юм бол үзүүлээд өгье л дөө. Чи хуланд яаж ёсгүй загнаснаа хурдан хэлээд. Надад хэлэх үг байхгүй. Наадгаас нанчаад өг. Байтара. Билгүүтэй хаа. Та хүнээс ингэж байж үнэн үгийг дуудан гэж үү те? Чи юу гэж тонгосоод байгаа юм бэ? Наяа. Дарагч танаас яг юу болсныг ярьчихл гээд байна шүү дээ. Будад хуурмаг үг хэлж болохгүй. Тэгвэл таны үнэн мөн тодорч үйлдсэн гим нүгэлд чинь тохирсон яг зэм оноох болно. За илүү үнэн өч. Надад үүдсэн юм байхгүй. Харц язгуурт надад хаан эзэн жинксээ хайрлаж хүндлэхээс өөр хар санаа байхгүй. Хайр улсаас олзуулсан хацаргаа охид хатар сайх мордыг хаан эзний юм гэж халдалгүй сахидаг үлээ. Эдгүүтэй. Хаа. 나야면 баста. чиний чин үнэн чийшин болгож төмтийн ноён бодголоо. Наяа. Чи төмтийн ноён боцоход хаан эзний хишигт мөрөхгүй юм уу? 나야. 이 정말 개인도 상승이냐? 왜 피해나도 떠오르다. Наяа. Эзний хишигт мөргөж. Эсэгт мөргөё. Наяа. Чи яах гэж сүгдөөд байгаа юм те? Урд яваач. Муу зайдаг чи үнэхээр хаттай байна шүү. Харахгүй өөлөө их өргөмж хүмүүн дөө. 오당. 네 차다
На яг чинь суллуу чгсэн шүү дээ. Та хүний гомболчхоод судлах төдийгөр өнгөрүүлээ гэж юм. Би тэрнийг төмтийн ноён болгон өргөмжлсөн. Болоо гэдтэй чинь. Та надад тэгтлээ гэж байгаа юм уу? Миний өдрийн бодол шөнийн зүйл болсон амраг өсвийн торомгор адаг нүхэн намайг хуураагүй гэдгийг илтгэж байна. Намайг бодож явдаг гэдэг чинь би итгэхгүй л юм шүү. Ван хантай хамт анд яваад буцах замдаа чамтай таарсан тэр чигээс хойш би чамайг мартаж чадаагүй өдийг хүрсэн. Би ч гэсэн тэр үеэс хойш таныг мартаагүй шүү. Таныг тэгж айхтар цоо ширтгэр чинь нүүр халаа оргоод зүрх бүрэлээд явчихж илээ. Ата тунгагийн шавнаар ч улам олон болсон байх чинь. Ээж гэсэн шавар болно дээ. Хаан аваа. Хаан. Уцаа. Шилээ хотод дөө хэрэг дараах шүүгтэн цэцэн зэлмэг байдаг гэж дуулсан. Энэ бүхэн ээжийн сургаал яач шүү дээ. Тэгэдэн чи намаа сайн үзэхгүй хаасайгүй гүгээд явбал чамайг шийтгэн гэж мэдэрэ. Хэн намайг намаа үзэхгүй байх гэж байна? Тэрхэм хаантаа энэ шавнырын дундаас чихий хотог өгөөд хоёр л хамгийн хичээл зүтгэлтэй юм шүү. Уйгур бичгийг тэд сайн сурсан. Тата тунгаа их ч удаан бодлоо. Тэгээд энэ уйгур бичгийг яасгээд нэг юу чигмэр юм дээ. Хаантаа та уйгур үсгээс үлгэр аван монгол бичиг зохиож болох уу гэж асууж байна уу? Тийм ээ. Яг тэгж санаж байна. Манай Монгол агуу том улс боллоо. Өөрийн гэсэн бичиг өсөхгүй байж болохгүй ч тийм. Цэргийн тушаал, уйл цаад гаргах, хөш зэрэгэлдээ улс орон тойгон харьцахад аман захиа, зангидсан нөх зэрэгээр хэдий болтол явуулъя. Хаантаа би таны санааг ойлгож байна. Ийч бас хоёрдоо энэ тухай их бодсон. Монголчууд зөвхөн шүлгэлсэн хэлбэрээр цэргийн тушаал, уйл цаад, гадаад харилцаагаа амжуулаад нэрийн хол явахгүй шүү. Тийм ээ. Сун улс нанхиад бичигтэй. Алтан улс дөрчид бичигтэй. Тангадууд төвд бичигтэй. Уйгур гэдэг жижиг улс хүртэл өөрийн бичиг үсгтэй байхад их Монгол улсын тулгар төр бичиг хэрэгэн хөтлөх Монгол бичиг үсгтэй байж байгаад болдгоо дээ. Ийм учраас одоо Монгол үсгэн зохиох цаг болж. Тата тунгаа. Чи энэ ажлыг амжуулж чадах уу? Би чадна гэж бодож байна. Сайн байна. Чамд урдчлаад талархаж хай. Чи манай монголчуудын төлөө түмэн онд дуурцагдах их хэргийг бүтээх боллоо. 10 төргөн бүтээгээд энэ олон шавнартаа миний цэргийн жанжидад зааж сур. Дараа нийт монгол хүүхдүүдийг бичигтэн болгох их үйлсийг эхлүүлэгдэн. Эд зөрчид болон манхиад нар шиг бичиг үсгтэй болвол түүхэн үйл явдлаа тэмдэглэн үдээдэг болно. Бас чи надад тэр үсгээрийн алтан тамга, эч даралга нарын алтан гэргээ урлуулж өгөөрэй. Өөрөөр хэлбэл чи надаас алхамч олдохгүй нөө шүү. Дээрх бүхэрийг чи өдөртөн гүйцэтгэв. Танаас алхамч олдохгүй бол бидэнд хэдийдээ бичиг ном заах болж байна. Та ч гэсэн унтаж амарч чадхаа байж тээ. Алхамч олдохгүй гэдэг нь ойр шадар дотн яваарай гэсэн утгатай юм. Тэрнээс биш яалаа гэж алхамч олдохгүй хэрээтэй юм шиг явах үлээ. Тэний зөвлөдөө. Үгүй хаантаа. Таны амнаас унсан үг болгон монголчуудын хувьд засаг хууль болж байх учиртай. Тиймээс үгүй хэлсэн үг бүр тань үнэтэй байна. Хаантаа. Хаантаа. Зөв эргэж ирлээ. Хаантаа. Зөв үү? Янз нь сайхан мэдээтэй ирсэн болов та. Сайд миний олж дотоосноор Сингүүм өнгөрсөн жил 8-1 овгийн агтгчид алагдсан байна. Баатаа мэдээ байна. Тэгвэл хүчлөг алтан хучир нараа яасан? Зүбэдэ хажуун зүчтэй нар араас нэхэн утсан. Харин би жамуухын тухай дуулах сонинтой ирсэн шүү. Тэр хаана байж юу? Би тэрнийг аваад ирсэн. Буцаад чинь би тавиад явуулчихараа гэж хэлсэн. Чи миний зарилгыг ойлгоогүй хэрэг үү? Ойлгосон. Тэрнийг би биш 6 жадран хүн бариад надад хүргэж ирсэн.
Тэрнийг барьсан нь мөнх тэнгэрийн таалал байсан юм байна. Тийм өөдгөө амтнаас түмэн олон ургалгүй яах вэ? Нүгэл нүдэрээ гарчтай. Тэрнийг хараах хэрэгтэй. Тэр их сонин хүн. Зүрхэн ямар бол? Зүрх гэх юм байхгүй л үү чинь. Байгаа л да. Гэхдээ харин харав байх. Хаан эцэг минь өөрийнх нь цэцааргаар амьдаар нь чанар таарна. Ямохоо миний анд бас ачтан минь байсан удаатай. Тэдсэн байдаг ухаанараа нэгэн том аймаг захираад явж тэнхэтэй хүн байсан. Бүгдээрээ очиж уулзъя. Чихээ утга. Хаан эцэг жамуухад ямар ял онох учиртай? Үхэх ял. Гэхдээ нанхиад болон зөрчдийн хаадууд ялтныг өршөөж хэлтрүүлэх хэрэгтэй байдаг юм шүү. Тийм болохоор жамуух үхэхгүй ч байж магадгүй. Шал дэмим ярих гэж. Үхэхгүй гэвэл амьд үлдэн гэсэн үг үү? Би үг нь ойлгомжтой хэлсэн юмсан. За, хичээлээ эцгээе. За, тэгье. За тэгье. За нэрээ хичээлдээ орцгоё. Аян хааны ордон үнэхээр сурлаг юм гэж шорон хүртэл лут байгуулсан байна шүү. Хэрвээ таргуудаа ийм шоронтой байсан бол би 16 тайдан ертөнцийн мөнх усыг үзэх байсан биз. Хаата жамуухыг бид барьсан. Гэтэл энэ зөв жанжин чинь бидний шагнах нь байдгаа энд харцлаа шүү дээ. Эд яасан хэрэг вэ? Хар хэрэг хатар нугсыг барьдаг юм дөө. Харц бол хан эзэнтэй халддаг үлээ. Ийм байдалд эвдэрч яахан болох үлээ гэд би эднийг хорчихсон юм. Би зөвийн санааг дэмжиж байна. Бор хилээ борлог нугсыг барих болов. Боод зарц богд эзэнтэй босч халдав. Ийм хүмүүс бидэнд ч гэсэн үнж байж чадна гэж юу? Зүйтэй. Эднийг гаргаад завчиж орш. Бидний хэлсүүлж байна. Хаата бидний хэлсүүлж байна шүү дээ. Фанта. Би яагаад та нарыг хөнөөх гэж байгаагийн учрыг ойлгож байна уу? Яагаад гэвэл та нар миний 3 удаа журмаар барьдсан андыг надад барьж авчихсан болохоор тэр. Барьцгаа. Хурдан гар. Хурдан гараач. Андам. Алло. Уугаарай. Бид хоёр ч 3 жил уулздаагүй юм байна шүү дээ. Эм болохоор би өөрийн тогтоосон цэрийг эвдэж өнөөдөр нэг сайхан согтож унтлаа. Ой. Чи арай ташаарч байна. 3 жил 4 сар хагас гэж. Торгондоо. Хорин жилийн өмнө чи бид хоёр хаяа дэрд нутгалж байгаад чи дэнтхэн хэл чимээгүй нүгэд явчихсан. Тийм хэрэг боллоо. Боцоо. Тэгэхэд чамайг шийдэх ёстой байсан уу? Үгүй. Яагаад тэр? Чи өөрөө учир битүүгээр намайг түнжсэн шүү дээ. Намайг ядуу зүдүүгээд хамт нутагт хасаа цааргалаа үстэй. Тийм үгүй юу? Чи тэгээд намайг учир битүүгээр түнжсэн гэж бодсон хэрэг үү? Битүүгээр түншээ зогсоогүй бас эмзэг бодол тэгээд байсан чинь би мэднэ. Ямар бодол гэж? Би болохоор алтан ургийн хүн, харин чи харь цустай гэдэг эмзэг бодол. Тэгэхээр Монголын хаан болж чадахгүй гэж айсан байна. Тийм үү? Чи бүгдийг мэдэж байжээ. Тэгвэл чамайг нэг торгондоо. За тэгвэл хоёулаа нэг тогтоочих. За. Уугаарай. Сархад дуусчихжээ. Дахиад нэг дэвэр сархад аваад ирээ. Хүн байж байгаа юм. Эцэг хаан хүн юм байсан юм бэ.
Харин чи өөрийгөө хараач. Өөр хан хүн чинь ингэж явдаг байлоо. Хоёулаа хүүхдээрээ байсан бол хичнээн сайхан байх байсан. Эдгээр баг насандаа хоёулаа уран таанд барилцсан. Чи хардаа чамтай солидсон зээрийн шагаараа одоо хөлтөл хадгалсаар явдаг юм шүү дээ. Би ч гэсэн чиний зөрүүл өгсөн шагааг хадгалсаар явдаг. Би ч гэсэн чиний зөрүүл өгсөн шагааг хадгалсаар явдаг. Мэргэдийг халдан бүртийг чинь эргүүлэн авчирч хаад хамтдаа нутаглан үл шингэх идээ дэлцэж үл мартах үг хэлэлцэн нэг хүнжил нөмөрч нэг санаа бодолтой явсан. Ястал нэг дэрэгний хоёр хүрдэнд хамт явсан да. Даанч бидний заммөр салсан шүү дээ. Одоо хоёулаа ойртон нөхөрлөж болох шүү. Өсөх баг насандаа өргөсөн тангарагаас мэдсэндээ ухаан тамтайгаа уулзахаас ухран зовж явлаа. Үгүй. Найман улсын таян хааныг үгээр үхүүлж амаар айлгаж альва байдлыг мэдэгдэн ач туссан өргөсөн босуу андам. Тэр бол элэг нэгтний зүүн савингийн нэрхээр тэгсэн бол хамт хоёул нээж арилсан айрамдаж омордсан санууч унтснаас өрөөж явж. Өнөө болоход чи өрөөсөн арал болоод өөр санаа агуулахгүй. Тэм нөхцөх цагт нөхцсөн үе бий. Тэмүч чи өдгөө төмөн улсыг төвшин болгож харь улсыг хамтдхан захирч хамгийн эзэлсэн хаан болоход дэлхий дахин бэлэн байхад дэмий надаар юу хий? Намайг цаазлсан дээр. Сайн андын. Чи бодоод үзэл. Хэрвээ намайг үлдээх аваас 12 шөнийн зүүд болж гэгээн өдрийн гинтэн болж хаан амт чамайг зовоох. Ингрийн чин бөөс игмний чин өргөс болох үз би. Чи их хэргийг бүтээх гэж байгаа ирэх. Ийм хүн шиг эргэлзэж битгий тэмэлц. Хэрвээ би чиний оронд байсан бол яах байсныг чи мэдмээр байна уу? Би огтхон ч эргэлзэхгүй. Чамайг алж ярих байсан. Чи намайг үнэхээр л өрөвдөж байгаа бол шууд хөнөөж гисэн юм дээр. Тэг. Удаан надаас ганц дэвэр сарахад харамдаад байгаа хэрэг үү дээ.
Дэвг нь Тэмүүжнээс өмнө чамтай танд байсан биш билүү? За амд минь. Миний гим нүглийг тоочоод байна да. Чи учир шалтгаангүй 13 жигүүрийн байлдааныг өдрөж 75 онд Жонсовгийн залуусыг амьд харан чанаж байсан. Бас 12 овгийн их хүчийг зохион байгуулж таал нутагт цусан зам татуулсан олон байлдааныг үүсгэсэн. Амд минь одоо айд. Би энэ бүхнийг сонсохоор үгсэн хонч үйлдсэн нүгэл маань дуусамгүй санагдаж байна. Чамд тэгээд өөр ямар хүсэлт байна вэ? Үний сүнс цусандаа байдаг гэж хүмүүс хэлцдэг тул цус гаргахгүй хөлхийг л хүсэж байна да. Амд минь. Чи намайг өөрийн биеэр үтэн гаргав. Чи тал нутгаар алдран дурсгсан баатрыг байсан болохоор би өөрийн биеэр үтэн гаргалгүй яах вэ? Амд минь сайн яваарай та. Хантан. Шайдвчтэй Би ятарлаа. Хантан. Таны дүү хачрын алж дайсныг мөрдөн явах зур алтан намаа алдсан байна. Чи юу гэнэ? Хачрын алж өөд болжээ. Би дөрвөн дүүгэн дагуулж ирээд одоо гурван дүүтэй харих болжээ. Хааж хэрэг явдал юм болчихсон юм чинь. Та дүндөө жавсны хэрэггүй. Танд хийх явдал олон байна шүү. Тан хучир нарыг барьж ирсэн. Тантай уулзна гэдэг билгүүтэйгээр хэлүүлээ. Та уулзах уу? Уулзахгүй. Амийн хэлтрүүд үлдээд хаан таны боол зарцуулахад бэлэн гинэ. Хаан та
Та тэднийг фильтрүүлээч. Тийм их бэмэн үгэл өгдөгчээд дараа нь яаж амиг хойж байна. Эднийг алтан нурууны тэнмэл чөтгөр болгогдсон. Зогсоорой. Чи ахыгаа үнэхээр хороох гэж юу? Чи амьд үлдэх санаатай байна уу? Би чиний авах чинь шүү дээ. Аав гэнэ? Цагаат авь хоёрын хооронд хов хутхан алцуулах гэж байхдаа авгах гэдгийг та санаж байсан уу? Тэмүүдэн авгах чинь харун алхтаа авгах гэдгийг сансан гэж юу? Хаан эцгийн өшсөн дайсантай хамсан бидний үнсэн товрог болгохоор удаарн дайрч байхдаа одоо хэлж байгаа үгээ сансан гэж юу? Өнөөдөр би аяар чинь цусан өшөөгөн авахулна. Байжаарай. Ная жанжаан. Өвөг дээдсийнхээ нэрийг бодож энэ хоёрыг ямуух шиг цаазлан хороохтун гэж хаан эзэн тушаалаа. Ная жанжаан. Эдний самтны үдтэй. Ялай гүстг. Батлыг туулах хилаа